За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Нээлт таарагийн маань энэ удаагийн хөдөр тэгэлт ингээд эхэлж байна. За ингээд үзэгчдийн хүслэр гэдэг шиг би ингээд байнга одоо юу гэсэн шүү дээ. Нэг хэсэг ингээд анх чулуу гаргадаг байж одоо дан 3 зэрэг байсан. Одоо тэгээ буцаа юу руу орсон. Энэ удаа одоо юу юм шүү. Айл одоо чулуу эсвэл одоо очир энэ гурван айл нь одоо илүү нүдэнд чинь тусч чинь энийг сонгоорой. За юу. За тэгэд өнөөдрийн асуулт бол ойрын хугацаанд ямар хүсэлтэд биелэх вэ? Тэгэд тэр биелэхэд юуг одоо хичээвэл тэр биелэх нь их гоё болох вэ? Бас юун дээр анхаарах одоо бас санах одоо тийм хаширлах юм байна гэдэг л одоо хөзөр дэлгэх болно. За ингээд хөзрөө ингээд сонгоорой. Энэ бол ингээд үзэгчдийн хүсэлтээр нэг ингэж хийж үзэж байна. Одоо 3 үзэр байна. 3 элемент байна те. Энэс их зөвчлөнөөс одоо харж заяа. Чулуугаар ч одоо дүгнэх гэсэн үг. За ингээд 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 600-аас. Тэгээ чулуу нь одоо чинь бараг тэр бүм жилийн настай антны чулуудсан яс гэдгийг. Нэгсэндээ аюу хурдтай хугацаанд хийсэн зөв үеийн үр одоо орж ирнэ гэсэн үг. За яг яаж орж ирэх вэ те? Одоо харъя. За 6 цасыг харуул одоо нэгэн баян ир одоо ингээд жинлүүрнээс зоос унгаад хүмүүс ингээд мөнгө төлж байгаа шиг мөнгө одоо буйны үйл гэж юм шиг те байж штэ. За энэ ийм утгатай байт юм аа. Өөрөөр чинь одоо хүн амьдралд өгсөн бол авдаг, авсан бол өгдөг. Яг тэрнтэй адилхан таны бас ингээд зөв үеийн мөрөөр таны одоо хийхийг хүсэж байгаа. Ялангуяа санхүү тал дээр тийм одоо санхүү карьер тал дээр бас бодсон зүйл. Үгүй бол айгүй тийм удаан хугацаанд бүтээсэй гэж бодсон зүйл баг явсаар байгаа тийм. Тэр зүйл чинь бол ер нь их биелэхэд их ойрхон болсон байна, их сайхан болсон байна. Тэгээ зөв үеийн мөрөөр их ингээ гоё юм руу ороод тэр чинь бүтгэнэ. Ялангуяа тийм санхүү тал дээр одоо хүмүүсээс ингээд бүр тийм тусламжийн хүн буух ч юм уу эсвэл ажил төрөл тал дээр ч юм уу те одоо ажил төрөл тал дээр хүмүүсээс ингээд тусламж гуйх юм гуйхад бол нөгөөдөл чинь аюул сайхан хилтгэн урайлхан хүлээж аваад бүх сайхан бичин бүтээгээд их гоё юм руу орох нэ гэж ингээд гарч иж байна. Гэхдээ энэ хавтаа мань хүн багны урд байгааз тэгэхээр одоо болох ирээдүйд ингээд болох зүйл чинь бол ер нь нэгээс аз тохиогоол ингээд болчих биш. Бүр тийм том зургаар аюул сайхан тийм суйртай юм болоод тэрнээсээ өнгөчнөн дэвшчээд одоо юу их гоё юм руу одоо тэр чинь зүгээр хүсэлчин биелэх биш. Бүр тийм ингээд левел агсан тийм одоо юм руу өөрөө чинь орох нэ. Тэр талын одоо бодож сансан зүйл чинь бүтгэх нэ гэж ингээд гарч иж байна. Тэгмэд их гоё юм байгаа юм. Хоёр дахь өдөр 4 сэлэм хардаа хоёр дулгатай баатраар ингээ хөвчих штэ. За энэ ийм гэсэн үг байгаа маа. Айхтар тийм санаа зовних. Эсвэл хэцүү байдалд орох. Яана нэ гэсэн юм байхгүй. Бүх юм тайван төлөвлөсөй дагуу таны ингээд бодсон сансан юм шиг ингээд манифест хийхдээ эсвэл бүтээд аюул сайхан явнаа. Тэгэхээр та болоод тийм юм хийхдээ тийм бүтчихээсээ одоо фейлдэх болов яадаг болов ийдэг болов гэдэг тийм бодох айдсгүйгээр бүхэн аюул сайхан явах юм байна. Та ингэ шүү. Гол нь өөрөө одоо ингэ ямар нэгэн ажил карьерт юм хийж явахдаа өөрөө бүгдийг бүтээн сонирно гэдэг тийм ганцаараа яваад явахгүйгээр хүмүүстэй цугтаа одоо ялангуяа ажил карьер тал дээр туслах хүмүүс, консалтинг зөвлөх хүмүүс эсвэл хамтрах хүмүүс байвал тэрийгээ сайхан бодоод зөвлөөд тэгээ явмаар байна. Тэгэж явхад бол хүсэлчин биелээс гадна өөр чинь бүх юм ингээд тийм аюул сайхан тийм тайван, дөлгөөхөн, тийм смут зөөлөн явна гэж ингээ гарч иж байна. За тэгээ ингээ харъя. Одоо мань хүн бол аюул тийм тайван охноос айхгүй байгааз яг түүнтэй адилхан танд бас тийм айхаар тийм санаа зовхон. За дөрөвний энэ бол хэлчихсэн. Санаа зовхон ингээ байхгүй. Тэгэнгүүт төвлөрөл гэж юм байгаа. Та ер нь тийм манифест юм хийхдээ аюу тийм нарийн детальны хийж явах хэрэгтэй шүү. Тэр нь өөр чинь их сайн зөгтгий юм байна. Тэгээд хит тус юм санаа зовж болохгүй. Таны одоо тийм мэдрэмж ер нь одоо их тийм энергийн тийм чиглүүлэх манипуляц болж өгдөг юм байна. За юу.
Тэгэхээр яг ингээ юм чинь бол одоо ингээ сайхан бүтээх тишээгээ хандж байхад та өөрөө тийм одоо юу гэдэг штэ өнгөр чулгууд гэдэг штэ яг тэрнтэй адилхан та бас ингээ бүтгэж яхад нь төрүүлж баялж гэж байгаа болохгүй байгаа даа. Тэгэхээр яг юм болоо хэвээртэйхэн болж явахдаа зүгээр сайхан ингээд 50 бай. Нэг тэнгэр шиг бай гэдэг штэ 50 бай тийм аа гэдэг. Тэр тийм байхад бол одоо яг тэний хүсэл чинь сайхан биелэх өгнө гэж байгаа. За тэгэнгүүт 3 дахь өдөр одоо цамхаг хардаа нэгэн ондоор бүхстэй залуу ингээд цамхахаас унж штэ нөгөө цамхаг нь сунжийн шөнөөр. За юу гэсэн үг вэ? Уг нь үл экстрим энэ үл хэцүү. Ихтэй өөрчнийг аюутайх юм байгаа. Яагаад вэ? Таны ингээд нэг юм хүсээд байгаа тийм өөрчлөлт энэ ойрын хугацаанд ер нь нэг 100 дотор ч юм уу орж ирэх болно. Энэ яах вэ гэхээр таны одоо байгаа амьдрал та ингээл одоо энэ хүзийг сонгосон үеийг таны ингээд мэдрэхэд та ингээл гүрийгээд юм хэзээ нэг сайхан болно даа гэл. Гэхдээ чинь тэгээд ийм та аяа одоо тийм сони энергитэй байгаа юм биш үү? Хэзээ нэг өдөр сайхан болно гэсээр юуж болго тийм энергитэй. Тэгэл ястай бурхан багш шиг дугаа конференц туслаад яваад байдаг. Буян болно доо гээл дараа хэдэн буян сайн ингээл түн туслаад яваад байдаг. Тэгэл өөрөө амар хичээгээд байдаг. Тэгээ ер нь тийм конференц гоох руу бас хурдан бардам яваад байдаг. Ямар ч үр дүн байдгүй. Тэгэхээр энэ суурьч нь ингээд өөрчлөгдөхөөр давхар энэ хүслүүд чинь биелээд аюутайхан болно. Нэгдүгээр та бусд хүмүүстэй харьцахад илүү амар тэмцэлтэй болохоос гадна бусд хүмүүс танд ингээд одоо та ингээд бусд хүмүүст одоо юм гооход илүү өндөр үр дүнтэй илүү тийм хамтран ажиллах тийм ээлтэй win-win билүү win-win буюу хожил гэдэг зарчмаар таны амьдрал ороход их ойрхон байна. Магадгүй та ч гэсэн бас ер нь ийм үр дүнгүй байдлаас салах чинь нэг юм байлаа салах гэж байгаа бол энэ таны хүсэл ер нь ийм энэ зүүн дотор бол аюул сайхан багтаад их гоё явах юм байна. За тэгэнгүүт одоо энэ чулуу хартаа энэ чулуу ингээд эргээд явцсан байгааз яг тэрнтэй адилхан таны буйны үеийн давхар үзэх ёстой байсан тийм амьдралын бас одоо үеийн үр энэ бүхэн чинь нийлээд одоо таныг за энэ хүн энэ баачка энэ дорж идэх хүн бол үзэх юм үзэж дуусч байгаа юм байна. Тэгэхээр энэ хүний амьдралыг төвшин нэмээ их сайхан тийм боломжийг олгоё. Тэгээд энэ хүн яах нь харин бардам зан гаргаж нэгтгэх нь эсвэл зөөр сайхан үр дүн төлөө явах нь гэдгийг харъя гэдэг зүйл рүү одоо таныг оруулж байна. За нэгэсэндээ одоо харин яг энийг биелүүлэхэд одоо гаргалгаа наривчсан руугаа орцгоё. Тэгээ сайхан дараа гоё юм бичнэ. За 3 өдөр буусан эхнийх нь за эмперор буюу хаан. За ойн савдаг гэдэг шиг тийм сүрлэг тийм бугтай явж зогсож штэ. Хойно сар байна. За таныг ингээ юм хийхэд юм байна. Нэгдүгürt ингээ өөртөө бардам байж болж байна. Өөртөө ихтэй байж болж байна. Гэхдээ хаан хүн гэдэг чинь юу гэдэг юм? Яг өөрийнхөө толгоогоо даагаа яв. За таахтай толгоо даад юм байж. Гэхдээ яг зөв зүйл рүү төлөвлөсөн зүйл рүү шийдэмгий дайрдаг болохоос биш нэг юм бор зүрхээрээ явдаг хаан ч гэж юу байх вэ? Бор зүрхээр нь явуулдаг цэргүүд ч гэж юу? Бор зүрхээр явж байгаа хүнийг дагдаг хүн ч гэж юу байх вэ? Тэгэхээр таныг ер нь аюу тийм төлөвлөл гэж хэлээд байна. Бүх юм аюу сайхан бодж одоо дуунгаа цэг нь хашир бай тэ. Тэгэхгүй бол дэндүү тийм ерөнхий зүрхсээ дагаад байна. Тэгээд дээр нь бас мэдрэмжээ дагаад байгаа юм шүү. Бүх юм сайхан болно доо гэд тийм шийдэмгий байж чадахгүй. Бас тийм одоо шудраг тийм хариуцлагатай байж чадахгүй. Дэндүү тийм за яах вэ гэд ингээ яваад байвал тэгээд яг нэг танаас үр дүн гарахгүй штэ. Энд чинь миний тийм амар дай биш. Угаасаа таны нэг тийм ийм байгаа болохоор тэгэл ингээ яваад штэ. Одоо тэгэхээр юу яана? Хаан хүн бол яг логикийн дагуу үр дүнтэй байж ич сайн мэддэг. Яг тийм үйлдэлүүдийг хийж ич. Яг тэрнтэй адилхан та бас одоо хит мэдрэмжтэй авахгүйгээр яг тийм шийдэмгий уртудаан хугацаанд одоо зоосны гаргалын явдаг штэ. Зоос ч нь бол одоо аюу удаан хэлмэд. Тэрнтэй адилхан удаан хугацаанд та бас үр дүнгээ өгөхүүс тийм логиктэй шийдвэрүүдийг хийж байж таны амьдрал бас таны одоо энэ хичээж зүтгэж байгаа үр дүнгууд одоо юмнуудтай айгүй сайхан үр дүнгээ өгнө. Тэгээд ийм байгаа юм. Тогтвортой байдлын төлөө одоо ингээ таны хүсэж байгаа ирээдүйн хүсэж байгаа одоо зүйл чинь бол
одоо тэмхийт савлгаатай биш аюул сайхан тогтвортой зөөлөг явахын төлөө жижиг сажигтын фейлдэх эсвэл пактлах юмнуудыг гарч ирнэ. Энийг нэг тийм юм битгий бодорой. За юу. За хоёр дахь нь дөрвөн сэлмний гаргалгааны үзэр нь нэг сэлэм. За ингээ сэлэм дахиад нэг сэлэм гэдэг шиг. За юу яана? Нэг сэлэм бол одоо логик толгой бодлын эхлэл байдгийг. Нэгэсэндээ та одоо байгаа харах өнцөг, ялангуяа тархины харах өнцөг арай тийм өөр байх хэрэгтэй байгаад байна. Таны тархины харах өнцөг бас жоохон буруу байгаад ирсэн байна. Гэхдээ эн чинь нэг сэлэм гэдэг чинь одоо нэг энергийн эхлэл ихгүй юу? Та юмыг илүү тийм яг тодоо хэд мэдрэмжэндээ автахгүйгээр илүү тийм юмыг тодоор зөвөр тийм практикал гэж ярьдаг штэ. Яг тийм аяа та бас амьдралыг харж эхлэх юм байна. Тэгэхээр яа гэсэн үг вэ? Одоо юмыг тийм тайван яг тийм зөвөр хүлээж авдаг болох нь байна. Тэгэхээр тэр зөвж хүлээж авахаар яадаг болох нь таны ерөнхий хүслүүд аягүй тийм хүсч байгаа, хүрхийг хүсэж байгаа зүйлсүүд чинь аягүй сайхан зөөлөн зүйлийг смүүч яваа, төлөвлөгөө сайхан биелээд одоо нэг төлөвлөгөө агуулan биелээд гэж ярьдаг штэ. Тэр шиг юм болох гэж байгаа юм. Тэгээд хамгийн гол нь сэлэмтэй хангаж байгаа штэ. Юу гэсэн үг? Шийдэмгий байдал та орно. Энергийн төвшөндөө. Тэгэхээр бас дунд нь нэг тийм алцганаад яг гэдэг нь мэддэхгүй тийм сарын нэрийг нэгтсэн одоо өсвөр насны охин шиг нэг тийм заваарах гэсэн үг. Яг нэг талтаа гарна заа юу. Тэгэхээр одоо тэгж бэж таны хүслүүд их сайхан биелээд сайхан явна. Гэхдээ угаасаа таныг одоо амьдрал тэр шиг чинь илүү гоё чиглүүлж байна. За гурав дахь нь таавар дээр одоо юу штт нэг саваа. За сэлэм бол логикийн үзрөө. Харин сав бол зөв ирч хүчний үзэр. Таны амьдралын харах өнцөг, таны амьдралын ирч хүч одоо цог золболт байдал чинь таныг одоо өөр зүйлөөр чиглүүлж байна. За яг нэг хэсэг нэг юм хоёр дахь хоосонохгүй яваад ахад болж иж. Одоо болохгүй. Тэр энерги чинь тийж мэдэрч чинь, та толгойдоо тийж мэдэрч чинь. Тэгэхээр тэрний өөрчлөлтийн энерги таны ер нь тань руу одоо чиглээд орж ирж эхэлж байна. Логик толгойч тийшээ орж ийн, энерги савлгачсан тийшээ орж ирж байна. Ийм хөтлөж яах юм? Уушлаарай. Жах хөвчлээ. Тэгэхээр яа гэсэн үг вэ? Тэ? Таны амьдрал маш зөв зам руу явж байгаа шүү. Тэгэхээр одоо тийм баг хувь тавилангаас талан орж ирж байна. Үлсэн талын таавар хийх хэрэгтэй байна. Тэр үлсэн талыг нь та тийм юу байх хэрэгтэй. Юу гэвэл хичээнгүй тууштай маш сайн толгой ажилладаг тийм байх хэрэгтэй шүү. Тэгээ явж байхад бол таны хүслүүд аюул сайхан биелээд чинь урт удаан хугацаанд хэдэн гаруй жил ингэж явахгүй шүү дээ. Одоо багаар бүхэн аюул сайхан юм эхлэл болно. Тэр нь ингээ сайхан ойрын хугацаанд явж байгаа шүү. За тэгэхээр нэгсэндээ таны санхүү тал дээр ингээд зөв үеийн өрөө аюул сайхан гой болох юм байна. Бадан тэгэхээр нэг ийм явдаггүй энергийн гацалтай байдал ер нь ойрын хугацаанд ч юм уу нэг юм хэдэн сарын дотор олдуулах юм байна. Тэгэхэд бол танаас бас хийх ёстой нэг зөндөө байгаас гадна тань руу бас аюу тийм гоё шинэ энерги явуулж байна гэж гарч ирж байна. За харин ойрын хугацаанд одоо ямар хүсэл биелэхэд одоо Oracle өдрөөс юу гэж гарсан байна? Харцгаая. За эхнийх нь children хүүхдүүд. За таны амьдрал ингээд хүмүүс туслах заахт одоо байд юм гэд. Таны амьдралын зорилго. Юу гэсэн үг гэвэл одоо та зөв үеийн үр буюу буян үйлдэл яваад байхад бол таны амьдрал ингээд бүр тийм буян үйлдэл яваад хэр зөв зам руугаа ороод улам зам чин батчаад бүр тийм гоё болоод болт юм байна. За юу. Тэгэхээр одоо ямар нэг хэвтэй бас сайхан буян үйлд хүмүүс туслахтаа угаасаа сайхан ингээд туслах юм чинь одоо чинь хэрэгцээгүй хийвээ гэж юм хаяа бодвол битгий тэрэндээ авт бүх юм ингээд таныг сайхан замаар явуулж байгаа. Та ингээд зам бити одоо тийм буян үйлж чад бити юм бодорой. Тэгэнгүүт та яг таны амьдрал одоо яг зөв замаар явж байгаа чинь батлах аюул сайхан өөж явуулт болно. Тэрний хамгийн тийм эхний юунууд чинь одоо ихэнх шинж тэмдгүүд нь таны хийж байгаа үр дүн гараасаа гэж хийсэн бодсон ажлууд эсвэл үр дүн гараасаа гэж бодсон үйл явдлууд тий одоо хичээл чармаа зүтгэлүүд
их гоё сайхан үр дүнгээ өгөөд одоо бүр тийм үржимсэн сайхан бүр гоё аюу сайхан боловсрч гарч ирээ те. Тийм гоё явах юм байна. Тэгэхээр яг уу тал нь бол та хичих хэвээр үдсэн талаар та сайхан буян үйлдээд ингээд гандан мандаа ороо те. Одоо замаа засч байгаа юм байна гэж гарч иж байна. За харин ингээ ойроос ингээ сайхан хүсэл биелээ сайхан явж хахад юу болохгүй юун дээр анхаарах юм харцгаая. За эхнийх нь 8 аяга. За аюу сайхан нэг юм төлөвлөсөн явж байхад бол тэрнээс нь би одоо бууж өгч болохгүй. Юмны эцсийн үдэс сурна шүү. Ялангуяа зөв юм барьсан тийм логикоор ингээд аюу сайхан зөв харагдтайгаа нөхцөлд бол одоо юмны эцсийн үзнэ. Одоо хардаа ингээд явж байгаа үз 8 аяга одоо мэдрэмжийнхээ бүх юмыг асгацсан энэ сарны чааваас уугүй жоохон үрзэн мөр харж байгаа үз. Яг тэрнтэй адилхан таны бас нэг амьдралын том сорил бол та юмны эцсийн үзэж сурна. За эцэстээ нэг юм байт юм би энийг хүрдлээ гэдэг юм ихээс сурна шүү заяа. Хоёр дахь нь хит өнгөрсөндөө энэ оюутан багт сайхан байж ч юм уу эсвэл ингээд одоо хүүхд араах сайн байж ч юм уу те. Эсвэл зүгээр энэ ажил гоё байж байгаа хит тийм өнгөрсөндөө төвлөр зайхан байхгүй. Тэг яг ярил өнгөрсөн ч гэсэн сайн байгаагүй байхгүй. Хүмүүс тийм ядархаар ингэ тийм яг нэг хэсэг үеийг бодонготой тэр сайхан байж гээд яг тэр ихэд дандаа тийм сайхан үе бодтыг. Одоо юу гэдгийг баг байхад их сайхан байж гээл үлээ багын дох их сайхан байж юм дундаа дох сайхан байж гэж бодъё л доо. Гэтэл тэгж нэгээд их тийм хичээлээ санаа зовн хоол бэлэн гэж бодож байгаа шиг яг үүндээ ээж авдаг гослоо шүү дээ муу авбал. Сайн зодод шүү дээ суран бүсмсээр бол. Яг баг байхад би ч үл сайхан байсан үйл байсан. Гэхдээ хичээл дээрээ ингээд тийм оюутан байхад C явах баг ингээд байхад CD явах хоёр бол үр дүн шал өөр. Оюутан байх C авбал аавч тоохгүй. Баг байхад 10 жил за болиг баг ингээд CD авбал тэгэл бас суран бүсээр ажиллана шүү дээ. Гэдэг шиг та бас тийм дэндүүдийн өнгөрсөндөө төвлөрөөд би ийм байх юм тийм байх нь гэдэг болохгүй шүү. Яг одоо дээр чинь бас бүх юм сайхан зүг зам явж байгаа шүү те. Бүх сайхан орох гэдэг учраас та өнгөрсөндөө битгий төвлөрөөрэй гэж ингээ гарч иж байна. За ингээ эхнийх өдөр ингээ дэлгэл дууслаа. Тэгээд таалагдсан бол лайктараар шеэргээ subscribe дараарай. Мөн donation бол маш их баярлах болно. Тэгээд гүйлгээний утган дээр юу хийхийг хүсэж байна? Ямар хөө зорилготой байна? Юуны төлөө тэмүүлж гэдгээ бичээ явуулвал тэрний чинь төлөө сайхан залбирлуултай манифест хийгээд ерөөлөх болоо. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн санаа хүсье өрөө. Буйны үүлийн өрөөр ирж байгаа зам чинь тэгээд аюу сайн санаа хүсье. Тэгээд жоохон цуцчайвал миний бороос аюу сайн хичээж байгаа шүү миний андаа. Хамаа хоми тэ ахаа жаан гүрээр заяа. За одоо ингээд хоёр дахь өдөр рүүгээ орцгоё. За хоёр дахь өдөр маань temperance буюу одоо мэдрэмжийн хөзөр байна. За юу гэсэн үг вэ гэхээр ойрын хугацаанд таны ингийн мэдрэмж зүрх сэтгэлтэй тэр талаас нь нөлөөх тийм санаа зовоож ирсэн. Эсвэл тэр талаач л тийм савлгаатай байсан зүйлс чинь аюу сайхан нэг талтай гараа төрөлтөнд ороо тэр чинь их сайхан биелээд бас санаа зовох юмгүй болох нэ гэж одоо ингэж гарч ирж байна. За жоохон дэлгэрүүлээ. Энэ чинь хүн нэг юм сэтгэлийн шархтай ингэ яваад байх. Одоо өргөцний хүлэгчний бол нэг зохиол өгдөгчтэй. Дайнаар зэрэгж яваад өнгөрцөн хүүхдээ өвгөн хүлээг аав хүлээд идэг. Яг тэр шиг нэг юм юу хүлээгээд байгаа яг хайх мэддэхгүй мэдрэмж тал дээр те таныг тийм хүлээлгээд байгаа эсвэл тийм докторгүй байлгаад байгаа тэр зүйлс чинь одоо ер нь зөв тал руугаа шийдэгдээ нэг талтай гараад бас их сайхан юм болох нэ. Гэхдээ энэ хоёр дахьтай байх нь. Нэгт энэ таныг амьдралыг жоохон тийм суралцах юм жоохон их хэрэгтэй байна. Юу гэдгүүлээ таныг бас эн чин хүсэл биелийн хажуугаар сэтгэл зүйн аюу тийм хичээл ороод байна. Яг одоогийн ийм маягаар байж болохгүй. Хүмүүс найдаж болохгүй. Яаж ингэж хүсэл биелээ хүссэн юмдаа ингэ хүрэх үү гэхээр одоо өөрийнхөө байж иж хүрэх юм шүү гэдэг юм бас гарч иж наад юу гэдгийг хэд хүсэж байгаа хэрнээ үйлдэл хийжгүй болохгүй. Үйлдэл хийх ёстой. Тэрийг аюу сайн бодох ёстой шүү гэж одоо ингэ гарч иж байна. За хоёр дахь өдөр хоёр сава. Одоо харж байгааз
Аа нэг залуу ингээд энэ хоёр замын аливаар яваа гэдэг ингээд бодож штэ. Яг тэрнтэй адилхан таны амьдрал яг ийм зүйл ингээд сонголт байна. Нэг үл яг ингээд нэг тийм заваараа явж явах. Аггүй бол энэ нэг юм одоо сонин хүлээлтийн хувийн харилцаа гэж байгаа юм сонин байдлаас гарах. Гарахын тулд та өөрөө зоригтой, зоригтой тийм шийдвэрийг гаргах ёстой шүү гэж байна. Нэгсэндээ таны хүсэл ягаг биелүүл биелэн. Гэхдээ яг биелүүлэх гэх тийм бүрэн утгаар нь биелүүлэх гэвэл танаас хамааралтай. Таны хүсэл эрмэлзэл тийм одоо таны бусдаас хамааралгүй чөлөөт байдлаас хамааралтай шүү. Энэ хүслийг сонгосон хүнтэй жоохон би яг бусд хүмүүс нэг юу гэж бодож юм эсвэл тэр хүн яг гэж болов тэр хүн юу гэхөө тэгээд тийм байдлаар байгаад байна. Энэ бол ялангуяа тань шиг хүнд бол болохгүй. Тэгэхээр яг ингээ хүсэл биелээд ингээ гоё юм болыг бодоо тэр бол таны илүү тийм зохистой найдвартай гарцаагүй хөвт бүлэн гэхээсээ илүү танд боломж санал маяг орж ирнэ. Тэрэн дээрээ та зөв шийдвэр гаргах ёстой шүү гэж ингээ гарч иж байна. За ингээд тэрнээс гадна хит мэдрэмжэндээ автаа тийм огцом үйлдэл хийхээ орно. Бүх юм айгүй сайхан төлөвлөөрөө таны одоо тийм ялангуяа мэдрэмж тал дээр хийж байгаа хийх манифест одоо хүслийн одоо төвлөрөл айгүй өндөр байна. Одоо энэ харилцаа бүтээ, эсвэл энэ харилцааг болиулъя, эсвэл энэ харилцааг ер нь тийм төвшин нэмэгээ те. Эсвэл ийм хүнтэй харилцаа үүсгэх гэдэг тийм манифест талын зүйлс бол айгүй өндөр түвшинд байгаа учраас та яг эдгээр саяны хэдэн асуултууд дээр байгаа шиг одоо хүслээ тодорхой болгоод явбал одоо тэр чинь айгүй сайхан биелэх юм байна. Энэ үл нэгсэнтэй ойрын хосод биелэх нэг төрлийн бас нэг хүсэл чинь юм шүү гэж ингээ гарч иж байгаа юм аа. Тэгэд зүгээр нэг хүсэхгүй хүнээс үг яг сонсож зөвлөгөөж болох учраас биш. Яг одоо тийм бурхан багшийн ариун айлтурыг тийм дагаж бүрднэ гэсэн юм байхгүй шүү. Зөвхөн өөрөөр явна шүү. Зөвхөн өөрөө яг юу хүсч одоо логикийн хувьд өөрөө яг юу хүсэж чинь одоо зүрх сэтгэлээ юу хүсэж чинь тэгвэл логикийн хувьд алин зөвөр гэдэг харгалзаж үдчихэж юм хийн шүү. Тэгэхгүй тэрнээс их тийм шууд пак гэдэг гоё юм одоо тийм зарим мэдмэрээр гээд одоо шүд өвдөн барин зарим гэдэг нэг юу байх вэ? Тийм үстэй. Зүгээр халуун төрөл юу гэхээр одоо тийм өвлийн хүтэнд 3-9-ийн хүтэнд гадаа зарим идэх гэж одоо тэгэл хоолой хатгаа үстэй. Яг тэрнтэй адилхан нэгсэн таны хувьд сонголтыг өгнөд давхар танд тийм манифестийн хүчийг тийм эрхийг чинь өгөх юм байна. Тэрнээс таны ингээ сайхан мэдрэмжтэй холбоотой хүнтэй холбоотой хүсэлж сайхан биелээ явна. Гуравдах нь за хүч гэдэг хөзөр байна. За наач энэ бол их гоё үзрээ. Одоо нэгэн нэмэгтэй аслан гээд яатсан ба штэ. Одоо уургалаад орсолцсон ба штэ. Аслант аюу тайван байна. За нэг өсөндөө таны ингээд амьдралын энерги чинь одоо илүү тийм зөөлөн байсаас одоо илүү тийм доминант буюу тийм шийдэмгийн талууд та орж байна. Энийг та бас одоо хүсэжсэн. За зүг одоо юу гэдгийг илүү тийм хиймэрл ундаатай, цог золбоотой байдал танд орж ирэх юм байна. Давхар өөртөө тийм зоригтой, балансаа олсон тийм энэ ингээд тань руу орж ирнэ. Энд тэгтээ тийм зүгээр нэг одоо шууд пакет орж байгаа биш. Удаан хугацааны бас сонирн байдлын дараа ингээд орж ирж байгаа учраас таны одоо тийм мэдрэмж тал дээрс гадна сүнслэг сэргэлт одоо бас өөрийгөө тийм энергийн төвшин ахих тийм бас хүсэл чинь биелэх юм байна гэж ингээд гарч иж байна. Нэгэсэндээ таны хүний гэх юм уу та хүүхэнтэй холбоотой зүйлсүүд бол манифестгээд аюу үр дүнтэй өндөр хацтай байх болно. Нэмээд бас та сүнслэг нөхцөл аюу тийм төвшин нэмэх левел ахих юмнууд байхаас байна. Бас мэдрэмж нэмэгдэх юм байна. Тэгээд удаан хугацаанд хүлээсэн үр дүнгээ хүлээнэ гэж ингээ гарч иж байна. За харин одоо гаргалгаа наривчсан руу орцгоо яг хүслийг биелүүлэхэд юу хэрэгтэй яах юм те ингээ харцгаая. За энэ чинь 4 зоос 4 сава тэгээд 6 одоо юу гэдгүүлээ зоос. За тэрнээс өмнө нэг юм харъя. Очир хоёр дахь тааш чинь
боддын шиндээ бол энэ ертөнцийн хамгийн хурц зүйл энэгээр хүнчим зүсдэг гэж байгаа юм. Тэгэхээр нэгсэндээ таныг яг бүх юмдаа нарийн ширээдэгтэй бас аюу ер нь хурц байгаарэ. Тэгжиж бас хүсэлч нэг сайхан биелэх зүв цугаар шүү. Та ер нь л нэг юм ерөнхий бусдын юу ч гэдэг байвал яг үнэндээ одоо энэ чинь тийм хатан дээр бичсэн сэлсэн тийм одоо хувь төлөвийн юм алга тань сайхан боломж өгнө. Тэр та боломж ашиглах хэрэгтэй. За харин таны одоо чинь темперансын гаргалгааныхын 4 зоос. Энэ та их энэ мэдрэмжээс биелгэж байгаа энэ бас юм жоохон чинь мэдрэмж гэдэг зүйл чинь тогтворгүй зүйл. Энийг яаж тийм тогтвортой урт удаан хугацааны ажиргалтай юм оруулах юм? Харилцаа болон тийм хүслийн юмудаа тий. За 4 зоос хартаа аюу тийм юу газар аваад туулаа суудсан аюу тийм хард аваад нэгэсэндээ та балансаа барихаас гадна та яг өөрийн гэсэн одоо барих тийм итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй байдаг. За жишээ нь хүмүүстэй харилцах. Эсвэл бол одоо тийм яг юм биелэхэндээ том зургаараа одоо их тийм энэ зүйлсүүд бол ийм байгаад бол асуудалгүй, бусна асуудалгүй. Одоо юу гэдэг чинь хүнтэй танилцахад одоо халамжтай яг намайг ойлгодог, миний төлөө аюул сайхан том үйлдэл хийж чаддаг байхад бол одоо жоохон залхуу байна уу? Эсвэл одоо яадаг чи нэг тийм баг зэргийн тийм зааван байх бол асуудалгүй гэдэг шиг. Та тийм байх хэрэгтэй байдаг. Яг танд одоо юу хамгийн чухал юм чухал бус одоо тийм хөнгөн хандж болох юм. Яг тэрийг та бас шийдэх хэрэгтэй байна. Нэгт хоёрдугаар одоо ерөнхий тийм юмны балансыг олж гарах хэрэгтэй гэсэн үг. Хэд бас юм хэтрүүлээд одоо тийм ийм л байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй биш. Одоо өөрийгөө тийм одоо учиргүй дээр яг утгагүй бас учиргүй тийм хүнийг бас тийм харж шүтгэхгүйгээр байх хэрэгтэй шүү. Тэгж байхад бол таны одоо тийм мэдрэмжийн манифест чинь бол аюу сайхан тийм зөв змаар ороод явах юм байна гэж ингээ гарч ирж байна. За тэгээд энэ хартаа доор нь баахан мөг байгаз. За зүүн совингой бас амьдрал сүгж байгаа дохио юмнуудыг бол маш сайн бодж үзэн шүү. Энэ ямар азгүй өдөр ямар соёны юм дандаа тийм надад тийм одоо ийм юм таарлаа гэд байж болохгүй. Энд чинь өөр чинь бас юм анхааруулдаг байгаа байхгүй юу? Ер нь бас аюу тийм зүүн совин тэгээд амьдралын дохионороо ажигч байгаарэ гэж ингээ гарч иж байна. За хоёр дахь нь 4 сав. За энэ бол нэгсэндээ 20 үзрөө. За тэгэнгүүт таны ингээ хэлж байна. Яг нэг ийм маягийн гоё зүйлийг хүсээрээ. Ерөнхийдөө нэг тийм 5 антайгээр тал одоо сүудээ өхөрхдөг гэдэг шиг тийм одоо юм хүсэхгүй. Нэгэнд хүсэж байгаа бол аюу өндөр үр дүнтэй зүйлийг хүсээрээ. Яг мэдээж фейл гэж юм байгаа ч гэсэн одоо том зургаараа өндөр үр дүнтэй юм байх нь өөр чинь маш хэрэгтэй шүү. Давхар яг өөртөө энэ хүн надад ийм хэрэг болно. Эсвэл энэ үйл явдал надад ийм хэрэгтэй. Энийг хийчихвэл надад ийм ашигтай гэдгийг харж, дүгнж, тэрнээсээ урам авч амьдраарай. Таны амьдрал бол бас одоо сонирхолтой юм зөндөө байна. Дааж та тэрийг бас тийм олж харахгүй юм уу? Эсвэл үл өншөөдөг ч юм уу? Тийм байгаад байна бас. Хүн болгоны амьдрал бас яг өөр ч гэсэн таны амьдрал бас бас тийм сонирхолтой, адал явдалтай, тийм дүгнэлттэйнүүд зөндөө байт юм байна гэдгийг ингээ гарч ирж байна. Тэгэхээр тэг сүүлд нь чинь юу штэ? Энэ 4 цагт ч бол баяр хөөр, celebration одоо тийм ямар нэг тэмдэглэл юм үүсэхгүй юу? Тэгэхээр одоо та бас ад жаргалын хинэгийг жоохон мэдрэмээр байна. Дэндүү тийм болохгүй бүтггүй ч юм уу эсвэл дэндүү тийм савлгаатай байгаад ч болохгүй. Ямар үед ад жаргалтай байдгийг тайван санаа зовтон хамгийн гол нь урт удаан хугацааны ад жаргал гэж байгаа штэ. Тэгэхээр та яг ийм нөхцөл рүү би яг яаж чадах вэ гэдгээ та манифест хийх хэрэгтэй шүү. За юу. Тэрийг л маш зайлгараа. За 3 дахь нь 6 зоос. За одоо энэ чинь 6 зоос чинь хүч гэдэг үзэр төр бууж байна. За юу яана хартаа туулаа ингээд нэг юм жижигхэн шууд за энэ зоосыг аваад сайхан амьдралаа босготой алтын аваад Монгол банкны тушаагаад цаас болгоод тэрийгээ доллар болгоод ингээд гэж яагаад л адилхан туулаа сууж штэ энэ чинь шууд баг лекц одоо мөхөрдний лекц шиг юм уушаад штэ.
За яг орой утгаараа бол юу гэсэн үг юм? Та одоо гэж ингээд ийм сайхан азтай ийм сайхан үе дээр нэгдүгээр сайхан буян үйл, хоёрдугаар энэ сайхан ингээд зөв зүйлийг нэргэрээ яг хэрэгцээтэй үр дүнтэй хийгээрээ. Хүмүүстэй тусал бас өөртөө бас юм хийвэл хийсэн шиг хий. Та ер нь нэг тийм буян үйлд явах тусам таны үйл одоо үр дүн гарахтай буйны үеийн хүч нь аюул сайхан нэмрээ явах юм байна. Нөгөө талаас энэ нэг сайхан орж иж байгаа энергиудыг зөв зоригтой зүйл дээр нь зарцуулж бол таны хүсэл одоо хүмүүстэй холбоотой хүслүүд аюул сайхан биелээ явах болно. Ялангуяа тийм өгвөл авдаг, авбал өгдөг гэдэг дүрмийг та маш сайн баримтлаарай гэж ингээ хөзөр дээр гарч иж байна. За ингээ эхнээс нь харуул танд ингээд хүний аюул сайхан аз авах юм байна. Давхар одоо яг өөрөөсөө аюул сайхан тийм юм бүтээх хэрэгтэй юм байна. Тэр бүтээхийн тулд танд аюул тийм нарийн ширийн юмнууд байхаас гадна та нэг зүйлдээ үнж байх хэрэгтэй шүү гэж гарч иж байна. За харин одоо өөрөө юм хүсэл биелэх тал дээр арга хөдөлж юу гэж зөвлөсөн байна харцгаая. За өөрийн үед бол одоо карьер, ажил төрөл тал дээр та ер нь ингээд сольчихгүй яах вэ те? Энэ ингээд алийн болгон ингэж яваад байх нь зөв үү буруу юу? Яг тийм хангалттай хэлбэг сайхан байж чадчих юм уу? Одоо ядч л тэгээ шоудад одоо найзуудаар шоуд хийхээр тийм караоке 2500 гэсэн газар ороод байна уу? Эсвэл айтайхан нэг тийм газар ороод байна те? Тэр талаар бодож үзээ. Амьдралынхаа ер нь карьер тал дээр бод. Тэгээд бодоод тэгэхээр одоо байгаа чинь бүтэхгүй байгаа бол юу яаш вэ? Яг бүтээх хэмжээний хүнийг та олох хэрэгтэй. Яг өөрөө бүтээл явна гэсэн үг биш. Бүтээхэд туслах хүнийг олвол тэр чинь одоо танд манифест тал дээр илүү үрдэнэ гэсэн шүү дээ. Хүний тал дээр яг тэр чинь аюул сайхан дэмж одоо холбогдоод таны амьдралд таны ажил тал дээр аюул сайхан юм одоо таны чиглэлтэй хүмүүс орж ирэх юм байна гэж ингээ гарч иж байгаа юм аа. Тэгээ чинь ийм үг уусаа нэг you desire and desire. Таны хүсэж байгаа зүйл болон таны яг хүрэхэд одоо эрхтэй зүйл. Энэ хоёрыг маш сайн бодоорой. Хүрэх эрхтэй зүйл гэдэг бол яг бурхан танд өгсөн тийм одоо амьдрал чинь шаарч. Яг хүрэх хүсэж байгаа зүйлсүүд бол одоо яадаг чи 3-4 их хатан 3-4 хатантай болоё ч юм уу те. Эсвэл 300-400 тэрбум төгрөгтэй болоё ч юм уу. Яг тэр талаасаа байдгийг. Энэс аль нь бүтгэрэй. Одоо Монголд бол олон их тагаа зөвшөөрөхгүй шүү дээ. Тэгэхээр 3-400 сая арай байж болох юм. Тийшээ зүтгэхэд одоо танд ямар хуу харилцаал бүх хүмүүс хэрэгтэй, ямар хуу communication хэрэгтэй гэдгээ бодож үзээрэй. Тийшээ чиглүүлээрэй гэж гацж байна. Хоёр дахь нь body work. Би одоо энэ сайхан юм хийхэд эрүүл байх хэрэгтэй шүү. Ер нь нэг юм жилдээ 1-2 удаа сайхан эмнэлгийн бүтэн биеийн шинжилгээнд орчих. Давхар яа гэдэг шүд мэд үүдсэн байвал одоо тэрийг сайхан энийг аргаачих. Одоо энэ видеог орох өдөр би шүдний эмнэлэг орно. Би шүдний эмнэлэгээс үхтлээ гэдэг хүн. Гэхдээ одоо тэгээ өөр арга байхгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан та бас одоо өөрийнхөө төлөө амьдралынхаа төлөө өөрийнхөө эрүүл мэнд би аюул сайхан анхаар давхар өөртөө хайртай хүмүүсийг одоо өстэй тамаагүй эмнэлэг ороор заа юм. Эсвэл яг одоо тэгээд эртний сайхан Монгол өсөөрөө одоо тэгээд сайхан шууд дэж уугарч байгаад хэдүүлээ сайхан нийлж байгаа машин тийгээ тэгээд эмнэлэг явуулдаг юм яа гэдэг одоо. Аргачлалыг бол тань үлдээ. Ямар ч гэсэн өөрийгөө болон бус хүмүүсийг сайхан эрүүл мэндэд сайхан анхаарч агаарай. За харин хүсэлчин билээ сайхан явахад юу болохгүй бай харъя. За эхнийхэн шийдтэн хоёр дахь нь өхөл. За өхөл рүү бол их амархан үзэр. Яг ямарваа юм хийж явахдаа одоо болж болохгүй. Аюу сайхан үр дүнгээ өгөө, дүр жимсэн нахиалаад, үндэс угсаанд ингээ багслаа зузаарч явж явах үед тийм юу гэж болохгүй шүү. Юу гэвэл одоо энийг болиё бүтэхгүй минь ер нь илүү өөр юм орё ч юм уу эсвэл нэг тийм ер нь минь хотлоо минь гэсэн юм руу орж болохгүй. Та аюу сайхан явж байгаа. Энэ чинь сорил واخгүй хүнд тийм хаяа хайд тийм сорил орж ирдгээ. Та тэр сорил унах гэдэг шүү заа юу. Бити тэрийг одоо тийм болмоо санагдвал одоо нэг болчихж байгаа юм биш. Болмоо санагдвал зүгээр завсарлаж байгаарай. Энийг та үргэлжлүүлэх юм аа гэж. Хоёр дахь нь одоо шидтэн буюу одоо сурагч. Нэгэсэндээ өнгөрсөн алдаан дээр. Өнгөрсөн алдаа гэхээр тийм заавал тийм фейлсэн биш. Одоо боломжуудыг алдсан юм байж болно шүү дээ.
одоо айгүй сайхан тийм компани захирал болох санал ирэхэд чи юу л да би ер нь мань юу гэсээд орхицуулж болно шүү дээ. Гэтэл ингэж болохгүй юм байна. Ер нь гоё санал орж ирүүлгээд өөрийнхөө хэрэг шиг тулгуур сайхан тохиролцох хэрэгтэй мэн гэдэг. Энэ минийг айгуусан ойлгоод юмыг сайхан суралцаад жоохон бүтэхгүй новшоос тийм зөвлөгөө авбал тэгээд бас үр дүн хараад бас яг бүтэхгүй гэхдээ бас зөв хийж хэлэхэд бас хүлээж аваарэ. Хэд бас тийм хүнийг хардаг ч юм уу эсвэл тийм юмыг хараад та үр дүн харахгүй байх вэ гэдэг зүйл ингээ бууж байна. За хоёр дахь өдөр маань ингээд дуслаа. Одоо хөзөр төлөвлөгөө таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээ, сабскрайб дараарай. Мөн донешны хувьд бол маш их баярлах болно. Тэгээд гүйлгээний утган дээр юу хийхийг хүсэж байна? Ямар хөө зорилготой байна? Тэрийг одоо тэгээд бичээ явуул. Тэр шинтэй сайхан манифестгээ залбирлал үлдээд ерөө төрөх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн санагд хүсэн ерөө сэтгэлийн тогтвор байж ээж биеийн тогтвор бас одоо амар амгалын тогтвор орж ирдэг шүү. Тэгээд айхтар тийм хараал ирвэл алга. Гэхдээ энийг ингээ бас жоохон тийм хой зүүн хөндөж чинь жоохон ууртай л явуулчих заяа. Тэгээд бүх юм сайхан болно. Тэгээд одоо за ингээ юу вэ? Одоо 3 дахь үзэл рүүгээ орцгоё. За 3 дахь үзэл маань judgment буюу шүүлт. За хөзөр дээр хардаа нэгэн баатарлаг одоо анжел эмэгтэй ингээд бүрээ биш үлээгээд одоо охин амтны нүүд буюу шүүж штэ. За юу гэсэн үг юм? Бурхны ингээд заасан хөв төвлөнгийн нөлөө тэгээд юм хумаар таны одоо учрал гэдэг юм уу та. Танд аюу сайхан ард зүй байх юм байна. Эсвэл таны ингээд найдаж байсан эргэж ирэх гоё гэдэг байсан хүн одоо эргэж ирэх эсвэл учрахыг хүсдэг байсан хүнтэй та учрах юм байна. Их сайхан үйл явдлууд болох юм байна. Энэ чинь юу штэ? Амьдрал дээр ер нь нэг тийм гэдэм болдгоо гэдэг үг бол байдгийг. Заримдаа өмнө жишээ заримдаа хөдөлж шүүг. Аяг тань дээр бол одоо их тийм үнэн болж орж ирж байна. Яагаад вэ? Шүүлтийн хөзөр бол цэвэр утгаараа одоо бурхан багшийн яадаг гэдэг юмнуудаас гарч ирсэн. Одоо юу зүрхгүй юу? Бурхан багшийн ирээдүгээс ингээд хувь тавилангийн юмар явж байгаа хөзөр. Та ингээд хувь тавилангаар зөв явж байгаа шүү. Тэр чинь төлөө ингээд сайн таныг шагнаж байна гэд. Тэр шагналал нь одоо чинь хүний эргэн ирэл тийм үү учрал үгүй бол одоо хувь тавилангийн аюу сайхан аз гэсэн үг. Магадгүй айхтар тийм тань ингээд одоо тухайн үедээ те яг одоогийн нөхцөл бол айхтар тийм чухал санагдахгүй ч гэсэн дараа нь бодохоор маш чухал байж болохоор одоо жижиг сажиг ажиллаад эсвэл гэрээ хэслүүч юм уу эсвэл найдаж байгаа зүйлсүүд аюу сайхан бүтээ явнаа. Энэ бол яг одоо бол тэнд айхтар тийм юу яахгүй байх. Өндөрлөлт зөвлөлтөнд автаа лимит юм болох нь бага. Одоо тийм ихтэй хүний харилцаач дээр эсвэл ажил төрөл тал дээрч тэр санхүүжилттэйч тэр аюу сайхан үр дүнтэй бүх юм болоод аюу сайхан байх нэ. Таны одоо хүн дотор хүн чинь дахин шинэ төрөлтөө аюу сайхан тийм азийн хэрэгтэй төрж байна. Тэгэхээр яа нэгсэн байх нь бүх юм аюу сайхан зөв зам руу орно. Ерөнхий таны амьдрал бол нэг айтайхан явж байгаа, нэг багталдаг айтайхан явж байгаа, нэг жоохон багталдаг төрлийн хүн үү гэж одоо тийм надад мэдрэгдэж байна. Ийм хүн угаасаа байдгийг. Гэхдээ яахаар тэр хүний одоо давуу тал бол аюу азтай штэ. Асуудал болж байгаа хариуцлахгүй. Тэгвэл ийм суултал давуу тал бол яах вэ? Яг ийм зүйл танд болох байхгүй юу? Та бол аюу сайхан одоо юм да тийм хариуцлагатай болоод одоо яг тийм гар хөлтөө ингэ сайхан суугаа те. За гиснээс харин ийм байгаа штэ. Миний Монголын ард түмээ. Энэ чинь тань дээр за хоёр дахь зүйл рүү хараа заяа. 8 зоос. За яг нэг 3 төрч сар дахиад зоосны хөлөг батар. Нэг нь болохоор ажлаа хийгээл их тийм айхтар амьдрал нь болж байгаа чинь яг болж байгаа байгаад ажил хийж сайхан явж байна. Гэтэ бас айхтартэйсээ таашаа авсан юм бол алга. Зоосны хөлөг батар бол одоо холын хаад одоо моринд сууж штэ. За эхний хэл чинь 8 зоосыг сайхан тайлбарлая. Таны ингээд хийдэг, нэгэн хэвэн хийдэг, айхтар тийм үр дүн багтай юм шиг зүйлсүүд айгүй сайхан үр дүнгээ өгөөд боцноос айгүй сайхан гоё яваа те. Айхтар тийм өрсөлдөөн юм эсвэл одоо энэ чинь юу штэ. Нэг юмхтэй халуушаа цухтан гэдэг чинь өөрөө бас айгүй хаз үстэй. Яг тэрнтэй адилхан бас
бүр тийм санхүүч юм янз бүрийн дампуура пагтлах байсан юмнууд дээр бас бүр сайхан айтайхан юм руу орох тал руу чинь таны ингээ оруулж юм заа юу. Одоо тэгэхээр танд бол нэг тийм амар тийм ерөнхийдөө тийм юм бол нэг мэдэрдэггүй. Тэгэхдээ нэгдүгürt илүү аюулгүй. Дээр нь бас ажилчин болж яг төвшин нүдэ сайхан явна. Бүр тийм одоо томрох ч юм уу эсвэл одоо гоё юм руу бол орох гэж шатагч. Ажил төл тал дээр. Тэгээд юу гэвэл бас хашир байхгүй бол жоохон алтаа мадаг бол гарах магадaltaй. Тэгэхдээ таны ажлын одоо амжилт таны бас ингээд хүрэхийг хүсэжсэн зүйлстэй бол та бол ингээд сайхан хүрээд бас тэргээр сайхан өөрөөрөө бахархаа тэгээ явах юм байна гэж одоо ингээд гарч иж байна. За харин 3 дахь үзэр за одоо зоосны хөлөг бат гэж байгаа. Хамгаалалт нэгт. Хоёрдугаарт таны бас тийм бодсон зүйлч сайхан биелээ явахаас гадна яг таны бас нэг тийм ингээд эндээ одоо байгаа газараа удаан ингээд тийм тайван тогтоос өөрчлөлттэй ингээд сайхан явмаар байна. Эсвэл би ингээд яг одоо хийгч байгаа эсвэл хийгч байгаа зүйлүүдээ аюул сайхан удаан өгсөн тогтвортой ингээд үр жимсэн хүртээ тийм явмаар байна гэж байгаа бол тэр чинь бол аюул сайхан бас биелэх юм байна. Хийх юмудаа аюул сайхан хийчин давхар таа бас ингээд сайхан хамгийн сайхан төлөвлөчин ингээ явах аюул сайхан бас зөв зөндөө орчин гэсэн юм бол ингээ гарч иж байна. Ингээ нийтээр нь харахаар хувь төлөвлөгөөс ингээ нэг учирлыг сайхан оруулах юм байна. Хоёрдугаарт ерөнхий ингээ ажил төлөвлөгөөг явж байгаа чинь бүх ажлын чинь сайхан бүтээд бас ингээ төвшин нүдээ тийм явагдах нэ. Гэхдээ сонин зүйл гэвэл хүн нөгөө хажууд байгаа эрдэнэ мэдгүйдэг штэ. Яг тэрнтэй адилхан та энэ бүхнээс нэг тийм амар тийм гоё таашаал аваад явахгүй байх. За яг болохгүй сайхан болгороо боллоо. Дараач ажлуугаар игээл нэг тийм болох байх. Нэг тийм зүйлс энэ дээр мэдэрч байна. Гэхдээ энэ л мэдээж маш сайхан үр дүн таачсаас энийг хүсэжсэн шүү. За харин одоо гаргалгааны нарийн руу орцгоё. За хувь төлөлийн шүүлтэн дээр зоосны боолыг гадарсан. За боолчин бол залуу хүн саваачин бол тусалж байгаа штэ. Яг тэрнтэй адилхан одоо юу гэдгийг таны одоо тийм мэдрэмж, стресс авал гэмиг бүгдийн зүрхэн дээр тусгаж авах тийм хэцүү байдал чинь одоо ер нь нэг талтай гарч дуусч байгаа юм байна. Та одооноос аюу тийм сайхан тайван төлөөн газрыг тийм аюу тайхан юм хийх ч юм уу эсвэл тушаал твшээд аюу тайван газар очиж юм бол тэр зүйлөө бол таны бол аюу сайхан чиглүүлж байгаа юм байна. Таач бас өөрөө ер нь тэрийг сайхан ойлгуулад ингээ одоо синхруулээ би ингэмээр тиймэр нэгдэргүй бас өөрөө хармаар байна. Энэ зоос гэдэг хөтөр чинь юу гэдгийг хүнээс нэг тийм хамааралтай биш яг өөрийнхөө хурдаар гэхдээ өөрийнхөө зүгээр өөрийнхөө замаар явж байгаа гэсэн үг байхгүй юу? Яг тэрнтэй адилхан та бас өөрийнхөө амьдралдаа за хурд удаан бол яг хүүний асуудал байх. Гэхдээ эн чинь одоо үр дүнгээсээ ингэн тэгин яг нэг юм мэдээд давхар тэр хүмүүсээ сайхан урамшуулад яг ийм үр дүн гарна гэдэг аюу сайхан ярьчихвэл өөр чинь аюу сайхан амар байна гэж ингээ хэлж байна. За тэгээд хит бас одоо юу гэдгийг жоохон тийм догшин агрессив юм тийм хурдтай байхад нэг буруудхан байхгүй. Боломжит пок гэж дуусчдаг. Амнаас гаралдаг ингээ сахин дуу шийсч гисэн. Яг тэрнтэй адилхан та бас нэг аз тохиосон нэр бүх юм аюу сайхан хийчихэд бол одоо чиглүүлэхэд бол яг энэ дээр гарч иж байгаа тийм амьдралын сайхнууд гарч ирнэ. Яг ихэндээ ч юм уу дунд хэсэгтээ бол нэг тийм амар гэлцэл гоё юм бол нэг боддоггүй нэр шүү. Гэхдээ яваад эхлэхээр нэр шүү бүх юм гарч ирнэ заа юу. Тэгэхээр бүх юм сайханд болохын төлөө гэж байгаа штэ. За харин хоёр дахь нь нар саана таны хийж байгаа яг одоо амьдрал чинь бол яг зөв замаар явж байгаас гадна аюу тийм ивэгцсэн байна. Давхар энэ дээр юу болж юу болох вэ гэдэг бүгдийг сайн хард аваарай. Яагаад гэвэл дараа таны амьдралын төвшин ахихад маш хэрэгтэй шүү.
За одоо тэр цөөхөн мөнх 10 сая маяа болиг гэхэд энэ чинь ядчлал бид нар чинь хувцаар нь ухтаад ухаанаар нь дүгдэг гэдэг штэ. Дүгндэг гэдэг штэ. Яг тийм зүйл энд бас болж магадгүй шүү. Заавал нэг тийм одоо өөрийгөө тийм муудах ч юм уу бусдын бол өөрийгөө сайлах тийм одоо зөвлөлтийн маягаар явах хайшин. Гэхдээ бүх юм аюу сайхан л явж байгаа. Тэрийг та бас хүлээн зөвшөөрөх ус хэрэгтэй гэж гарч иж байна. За тэгээ ингээ юм байна. Нэгдүгüйлээ 3 дахь өдөр 8 биш 5 зоос. Тэгээ энэ одоо хардаа 5 зоос хөрх юм уу туулаа их ядсан ба штэ. Яг тэрнтэй адилхан та бас одоо амьдралынхаа жоохон тийм яг хүсэмжит гэх нь хайшийн. Гэхдээ аюу тийм үр дүнтэй гэж явж байгаа. Энэ дэр жоохон тийм ядарч зудрах одоо цуцахтай тийм юм бол бас байна шүү. Энийг бас битгий юм бодоорой. Хайр дээрсэн маа ингээд яг тусан аргын олъё, гаргалгын олъё бас бүтээ одоо сайхан ингээд тийм үр дүнтэй байг явах хэрэгтэй шүү та тэрцээ. За юу. Тэгэхээр өөрөө нэг тийм айхад ачаал одоо сэтгэл зүйн тав битгий өөрөө та аюу сайхан зөв замаар явж байгаа. Тэгэхдээ л угаасаа ингээд гарч ирж байна. Тэр нь ч угаасаа харагдчих байна. За юу. За ингээд эхнээсээ харахад бол аюу сайхан таныг язг ивэзсэн байна. Та аюу явах хэвээр аюу тгүүлээ өөртөө чиглэл гаргаж өгөх хэвээр давхар эд өнгөрсөндөө харуулж болохгүй. За харин таны одоо ойрын хугацаанд ямар хүсэл биелэх талаар арга төлөвс юу гэж зөвлөсөн байна? Харцгаая. За эхнийх нь лидершип. Таны энэ хүсэл биелэхэд яг хувь тавилангаас ингээ орж ирж байгаа ч гэсэн тэр хувь тавилан таныг одоо өөртөө илүү тийм хариуцлагатай өөрөөрөө авч явдаг илүү тийм даацтай байгаарэ гэж хүсэж байна. Эцэст энэ чинь хувь тавилан таныг одоо яг бэлэг цэлгээ өгдөг нь хайшээ. Тэгээ эндээсээ та өөрөө одоо яг юу явах ёстой шүү. Амьдралынхаа лидершипийг аваад хүмүүсийн сайхан за манлаж оруулах оройлоо тий. Угаасаа хувь тавилан таны ингээд тийшээ чиглүүлж байгаа учраас та бас одоо байгаа ситуац буюу одоо байгаа зүйлсүүд нөхцөл болцоо тэгээ аюул сайхан лидершип болоод өдөрлөг хартаа аваад явбал таны ингээ хүслүүд бас сайхан биелнэ. Давхар таны бас нэг тийм юмыг ахлаа бариад гэх тийм бас хүсэл чинь бас ер нь нэг талаа гарах юм шүү гэдэг юм ингээ буужиж байна. За харин хоёр дахь нь бичих. За юу яана? Манифестыг бол яг хийж байдгийн байж. Гэхдээ бас та одоо ойр үед ингээ хүсэл биелийн тулд энэ дэр чинь тийм амар одоо тийм яг санхүүдлээ ингэсэн байгуулахс айхтар ерөнхий юм бол алга байгаа юм. Юу ерөнхий болгож болох вэ гэвэл та юу яана? Бичин дүн гаргана. Тэгжиж та одоо нэг одоо би энийг хүсэж би энийг ойлгосон биелэх юм. Би энийг ингэмээр хийжээж таны ойрын хугацаанд биелэх юм чинь бас нэг талаас аюул сайхан тодорхой болно гэж гарч ирж байна. Яагаад гэвэл энэ дээр хувь тавилан ингээ юм байгаа боловч яг хийх юм бас бүдэг бадаг байна. Тэр хувь тавилан бол таныг төвшин нэмэлттэй байгаа болохоос биш бас айхтар тийм одоо хийх юм чинь айхтар тийм бас харуулах нарийн биш байгаад байна. Тэгэхээр хийх юм та аюул сайхан тодорхойлорой гэж одоо ингээ гарч иж байна. За харин энэ хүслийг биелэхэд анхааруулах юм одоо юу вэ харцгаая. За эхнийх нь хоёр аяга. За хит харилцаа одоо шаардлагагүй хүмүүстэй тийм харилцаа үүсгэх харилцаанд орох одоо эсвэл хүн өргөдөө тийм болцоон даагаад гэж бож болохгүй шүү тийм. Ер нь даах юм аа л аюу сайхан даа хийх юм аа л хий. Нэг тийм хийтэй буюу одоо тийм үр дүнгүй юм хийгээд эсвэл тийм хувьтай харангуудаа хөөрөө тийм бүх юм даашдаг ч юм уу те. Тийм байж болохгүй. Хит бас ингэ юм амьдралаар ерхий байхаас гадна хүн бас тийм нууц гэж байх хэрэгтэй. Тэр нууц хит дотн болоо хүмүүс бас битгий хэлээрээ. Яагаад гэвэл тэр чинь бүтчихээ фейлж шүү гэдгийг ингэ хэлж байгаа юм аа. За харин сүүлийн өдөр 10 сэлэм. Хит өөртөө ингэ ачаалт өгсөн юм болж байгаа байхгүй юу? Тэгэхээр юу гэсэн үг вэ? Бүх юм өөрийгөө алан цагтаа бүх юм өөрийгөө болох хэрэгтэй юм байгаа. Тийм болохоор заавал тийм нэг юм бүх юмыг хурдсгий байрыг те тэгж тийм ядаж болохгүй шүү гэдэг юм ингээ тань дээр бууж байна. За ингээд 3 дахь өдөр манд туслаа. Хүсэж төлөвлөн таалагдсан бол лайк дараар шеэр хийх subscribe дараарай.
subscribe. За мөн одоо donation-ийн бол одоо хандив өргөвөл маш их баярлах болно. Тэгээд гүйлгийн утган дээр юу хийх хүсэж байна, ямар хөө зорилготой байна, юуны төлөө тэмүүлж чинь тэрийг бичээ явуул. Тэр чинь төлөөс яхан залбирлыг манифестуудаар өрөөл өргөх болоо. Тэгээд та бүхэнд хамгийн сайхан хүссэн өрөө өөрийгөө хамаагүй бити burnout гэж ядраагаарай. Бүх юм аюулгүй сайхан зүг замаар явж байгаа шүү.